Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. 1883 онд Америк нэгдсэн улсын сансрын олон дахин ашиглах Челленжер хөлөг 13 хүний бүрэлд хүнтэй агаарт гармагцаа бүрмөсөн сүйрч олон нийтийг зочир дуулсан дуйлын тосол болсон билээ. Тэр үед чөтгөр 13 тоонд дуртай гэсэн үг олны амнаас салхаа болсон юм. Сансрын олон дахин ашиглах хөлөгт яг 13 хүн сууж явсан бөгөөд бүгд амиа алдсан учраас энэ бүхэн жирийн тохиолдол биш гэж хүмүүс үзэж байна. Сансрын хөлөг сүйрэх үед дэлхий дахин хүйтэн дайны чиг баримжаатай хоёр системд хуваагдсан байсан үе болохоор зөвлөлтийн тал уг онгоцны сүйрлийг ихэд зүр болгон авч үзэж оддын дайны нууц технологи тээвэрлэж явснаас сүйрсэн учраас Америкийн зэрэг дайны стратеги бүрэн мухардалд орлоо хэмээн зарлаж байна. Челленжер хөлгийг сүйрснээс яг 12 хоногийн дараа хөлгийн хар хайрцаг номхон далайгаас олдсон гэдэг юм аа. Гэхдээ уг бичлэгийн эхийг Пентагоны тусгай албанд үзснийхээ дараа шууд нууцлж оронд нь Ослын төлсөөр бичлэгийг зохиомжлон гаргаж ирсэн гэдэг. Гэтэл саяхнаас Челленжер хөлгийн сүйрлийг яагаад тийхүү нууцлах болсон нь илэрхий болж эхэлж буй гинэ. Тухайн үед НАСА-гийн мэрэгчлэтнүүд хөлөг техникийн шалтгаанаас болж сүйрэх ямар ч шалтгаан байгаагүй. Бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн програмын дагуу явагдаж байсан учраас ямар ч осол гарах боломжгүй. Үүнд гадны нөлөө орсон зайлшгүй гэж үзэж байна. Энчүлэн байсан бололт. Учир нь Челленжер хөлгийг сүйрэх үед яг гажуу талд нь гэхдээ нэлээд зайтай нэгэн сонин бүдэг хөх туяа гэрэлтэж байсан ажээ. Энэ нь сансраас авсан зураг дээр тод гардаг юм байна. Нэггүй Америкийн шар хэвлэлүүд уг туяаг зөвлөлтийн лазерын зэвсэг байж болцсошгүй хэмээн шөөгөж байсан байдаг. Мөн сансрын гүнээс ямар ч локаторт баригдалгүй газрын гүн рүү орж ирдэг зөвлөлтийн вэс хэмээх нууц системийн талаарч элдвийн цуургал дэгдэж байна. Энэхүү олон дахин ашиглах Челленжер хөлгийн ослын шалтгаан янз бүрийн таамаг 100 ярианд өртсөн эцэст техникийн бүрэн бус байдлаас болсон гэдэг оноштойгоор хаагдсан билээ. Гэвч 1998 онд Пентагоны ахмад ажилтан Луис Ферманы гэрээс маш нууц зэрэглэлийн мэдээлэл бүхий хуурцаг хулгайд алдагдсны дараахан Челленжер хөлгийн ослтой холбоотой шин таамаглалууд хэвлэлээр цацагдаж гарсан байна. Хөлөг газараас дөнгөж тасраад 2 секунд өнгөрч байхад нэгдүгээр дамжуулах өрөөнд тас хар нөмрөхтэй үл таних хүн зогсож байсан. Тэр үеийн хар хайрцагны бичлэгт үлджээ. Нисэх багийнхан цөм сансрын нисгэгчийн цагаан саарл өнгийн скафандртай байсан тул тэдний дунд тийм хар нөмрөхтэй хүн байх ёсгүй байна. 3 секунд өнгөрч байхад Челленжер хөлгийн ахмад Гроус "Энэ хэн бэ?" гэж асуух дуу сонсогдсон ажээ. Гэхдээ бичлэг дээр ямар ч дүрс гарсангүй. Харин дараачихны явдал бүр жанхаарал татмаар дүрс үлдээжээ. Хөлөг газраас тасраад дөнгөж 4 секунд өнгөрч байхад хөлгийн их биеэс хачин том нялцгаа биетэй амтан гулсан гарч ирж шалан дээгүр сонон мөлгсөөр олон хөлтэй амтан болж хувраад эрчим хүчний үүсгүүрийн тижэл хадгалагч хавхлагыг эвдэж эхэлсэн байна. Мөн энэ үед бөгсөн бие нь нүцгэн хүнтэй төстэй боловч хачин урт цээжтэй далавчтай амтан гибер болойтын хаалган дээгүр толгойн доошоо гарчсан сунан унжиж урт улаан хилээрээ нэгэн нисгэгчийг наалдуулан авч удаанаар татсаар сороод ичгэж байг нь харагджээ. Энэ бүх дүрс 6 минут үргэлжилсэн байна. Гэтэл гайхалтай Челленжер хөлөг агаарт хөөрмөгцөө дөнгөж 7 секундын дараа л зад үсрэн дэлбэрсэн бил. Тэгэхээр дээрх сонин үйл явдал хөлгийг сүйрчгээд байхад нь үргэлжилсээр байсан хэрэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Хэрвээ хөлгийг сүйрч байхад түүний хэмхэрхий үлдэгдлүүд дээр янз бүрийн бие оршиж байсан гэвэл тэр нь бидний хэмжээснээс өөр орчинд болсон нь тодорхой. Эрдэмтэд энэхүү шууганы дараа Челленжер хөлгийг өөр оршихуйн соронзон орны хөлийг давсан учраас осолдсон гэж үзэж байхад шашны төлөөлөгчд чөтгөрийн орны агаар руу уусж орсон учраас сансрын хөлөг осолдсон гэж дүгндэг ажээ. Үүнээс өмнөх нь зөвлөлтийн Союз 22 хөлгийг сансарт осолдоход хүртэл
Мөн л үл ойлгогдом хажин амтны эвэрлэг сарвуу хөлгийн сүвэрсэн биеийн ханамд шигдсэн байсныг эрдэмтэд олсон ч тухайн үед нуун дарагдуулсан гэдгээ. Хайр дурлал гэж зүйл хүний ухаан бодлыг самруулах сэтгэлийн асар хүчтэй. Хор гэдэг нь олон арван баримтаар нотлогддог билээ. Одоо өгүүлэх зүйлч хайр дурлалаас үүдэлтэй хагаад хайраас үдсэн хар хор хүнийг яаж мунхруулдгийг сонгодог жишээ болно. Дурлалт охин нь хөрөнгө мөнгөтэй залуу даган явснаас хойш сэтгэл санаагаар унсан Андрей юу ч хийхээс буцахгүй болжээ. Хичнээн өдөр хоол ундгүй хэвцнийг бүү мэд. Ямар ч байсан нэг өдөр найзыгаа дуудаад "Бэ байна штэ. Хар хүч дуудаж үзмээр байна" гэсэн аж. Төвний байдлыг нэггүй мэдж байсан найз нь энэ хачин үгийг тоглоом шоглоомоор хүлээж аван "Кинон дээр гардаг штэ. Хар хүч юу н байдаг юм уу? Хэрвээ байдаг бол чи хүнээс илүү аимшигтай ер бусын хүч чадалтай болцоход орчлон хорвоог тэр аяар нь захирах нь байна шүү дээ. Тэр үедээ муу найзыгаа байна штэ. Харж үзээрэй заяа. Би чиний боол болно. Гэх мэтэр инээж хөхрөн шоолоод нэг их дэмжсэнгүй. Гэтэл Андрей багтартал уурсан найзыгаа түлхэж гаргаад дахиад тагчиг болжээ. Тэрбэр урд нэг удаа рок хөгжим сонирхдаг нэгэн найзыгаа даган тэдний цуглардаг газар очиод яагаад жимбэ? Учиргүй саваагүй гэж зэрлэг олсны үртэс сорж татсан юмсан ч. Тэрч байтугай мансуурсан ухаандаа ертөнцөд хар хүч гэж юунд ч дээлдэшгүй айхтар зүйл байдгийг олж мэдэрсэн ажээ. Гэхдээ бие мах бод сэтгэл зүрхнийхээ зүн савингоор мэдэрсэн бөгөөд хар хүч нь байгалийн хүчнээс илүү урт удаа настай хан туурга орон зай хэмжээ хязгаар цаг хугацаа хөндлөн огтлон оршиж байдгийг мэдрэх шиг болж. Хамгийн гайхалтай нь үүнийг мэдрээд маш их сэтгэл хансан юмсан жий. Тийм ч учраас энэ явдлаас хойш хэд хэдэн удаа тэрхүү залуустай хамт зэрлэг олс татан мансуурсан бөгөөд хар хорын сэтгэлд хүлэгдэн суухдаа хар хүчнээс тусламж авч амьдралаа амар хэлбэр жаргалтай болгож болох юм байна хэмээн төлөвлөсөн тэр юмсан ч. Тэгээд Жандрын ээж Молдавэрийг дагаад явчихсан. Эцэг нь архинд орж гүйцэд байсан тул түүнд хайр сэтгэлгүй л бол амьдрах сонирхол үгүй болсон байна. Ингээд хайр сэтгэлийг нь аврах ганц боломж хар хүч. Харанхуйн энергийн тухай дурдсан хэвлэл номууд цуглуулан шунал тайгаар уншсаар шинжлэх ухааны тооцоолсон таамаглалаас эхлээд дундад зууны үеийн яруу найрагчдын номыг хүртэл уншиж судалсан байна. Гэсэн ч эцэст нь хар хүч хаан ихтэй байгаач түүнийг хэрхэн дуудаж өөртөө шингээх аргыг олж чадахгүй зам мухарджээ. Энхүү яах учраа олж мэдэхгүй гиюрэн харуулсны ургамалд мансууран донтож явхдаа залуу гигантнууд хэмээх Христийн шашны шинэ урсгалын багш Польш залуутай маш ойр дотн танилцсан байна. Польш залуу түүнд орчин цагийн Орос үсгэн дээр буулгасан харанхуйн эзнийг дуудах болон түүнтэй гэрээ хийх арга гэсэн гарчигтай 20 ойтой гар бичмэлийг олж өгсөн бөгөөд Андрей түүнийг аваад даруй сансан бодсноо гүйцэлдүүлэх гэж яарчээ. Харанхуй хүчийг хэрхэн яаж дуудах болон түүнтэй ямар гэрээ байгуулахыг тэрхүү гар бичмэл дээр нэгднэггүй доочин бичсэн байсан учраас түүнд саад болох зүйл үлдсэнгүй. Шашны хориотой нууц урсгал шүтдэг Польш залуугийн Орос хэл дээр буулгасан уг гар бичмэл нь 13-аас 15 дугаар зууны үед Словенчүүдийн дотор байсан тэрс номтнуудын хэрэглэж байсан шидэт дуудлагын хуулбар байжээ. Андрей эхлээд хар хүчийг найз нартайгаа нийлж дуудах гэсэн боловч уг гар бичмэл дээр ёс заншлыг үйлдэхдээ цор ганцаараа байх хэндэж хэлж үзүүлж мэдэгдэж болохгүй гэж анхааруулсан байсан учраас ганцаараа үйлдэхээр шийдсэн байна. Ингээд зуны нэгэн орой аав нь хөршинд согтууд угжирч байх үед тэрбээр хар хүч дуудах ажилдаа оржээ. Балар эртний харгас муу аргын тайллагад ороход зайлшгүй шаардлагатай зүйлсийг 2-3 хоногийн өмнөөс нууж авчирсан байж. Үдшийн бүрхий тасарч эхэлмэгц цонхныхоо хөшгийг хааж битүүлээд гэрлээ унтраа гар бичмэл дурдсан ёсоор өөхөндин асаасан ажээ. Дэн сүмэлзэн асмагц уг тайллагад зайлшгүй орох ёстой зүйлсийн нэг болох
малын шингэн цусыг литрийн савнаас гаргаж шилэн стаканд юулээд ширээгээ хар давгаар бүтээж дэнгээ унтраамагцаа залбирал ч юм уу, тамлах ч юм уу гэмээр үгсийг дуудаж уншиж гарсан байна. Энэ бүхний эцэст ямар үр дүн гарахыг Андрей огтхонч таамаглаагүй байсан нь харамсалтай. Тэрбээр тас харанхуйн тухай харын нэрэг шингэсэн үгсийг хамаг чадлаараа уншиж дууссаны дараа дэнгээ асаасан боловч тэр даруй салхи хүлээсэн мэт унтарчээ. Андрей ахин асаагаараа дарж дэн рүү ойртуултал бас л гэвгэнэтхэн унтарчихж. Ээнхүү ямар ч салхигүй намгүм тасалгаанд дэн асахгүй. Өөрөө унтарч байсан нь ямар нэг ёр бусын өөрчлөлт гарсны шинж тэмдэг болсон тул Андрей айхаас илүү баярлан тогтолжээ. Гэвч тэр хав харанхуйгаас ялимгүй эвгүйцэж хан руу чимээгүй ойрцол гэрлийнхээ унтраалгад тулж очмогцсон хуруугаараа тэмдэрэн дарж орхисон байна. Тэгтэл энэ үед амьсгалан давчтан бүтэж үхэх гэж байгаа юм шиг санагджээ. Өөрөөнийх нь гэрэл асах гэж ядна нэг улайж нэг цайрч ирснээ тасхаар туяатаа дэн шиг бүдэг юм сөөмөлцөн ассан байна. Гэтэл ширээний голдо бүтээсэн хар даван дээр салхи шиг гуйларсан саарал зүйл асар хурдтай эргэлдэн байжээ. Андрей олон хоног мөрөөдсөн хар хүчний дуудлага баялаа олсон гэдэгт эргэлзсэнгүй. Тэрбээр салхи шиг гуйларсан саарал зүйлийг хар давуугаар эвтэйхэн тумлайдан ороож аваад тэргүүн дээрээ өргөн барихад өрөөнд нь хурц тод өнгийн гэрэл цацран асав. Харин энэ үед хар хүчтэй хийх гэрээгээ амаар унших ёстой байсан тул Андрей дууга чангалан би өөрийнхөө амьдралд хэрэгтэй бүх тусалцааг танаас авч оронд нь сүнсээ өгөхөөр гэрээ хийж байна гэж үгүүлжээ. Гар бичмэлд харанхуй хүчтэй хийх гэрээг тэгж унших ёстой хэмээн заасан байж л тий. Учир нь харанхуйн хүч олон мянган хүний сүнсийг өөрийгөө цэнэглэх эрчим хүч болгон хоримтлуулдаг бололтой. Андрей хар давууга дэлгвэл дотор нь юу ч байсангүй. Гайхалтай энгийн аргаар далд зүйлтэй холбогдсон Андрей цаашид яахаа мэдсэнгүй. Эмэс тэрбээр хар давууг гадаа гаргаж бяцхан нүх хүүхэн дээрээс нь нөгөө савтай цусыг асгаад болчихсон гэж. Ээнхүү хар хүчийг дуудсны дараа үүр цайтал гадуур хэрэн хэсэх номтой байсан учраас Андрей байшингасаа гарan алхсаар наран гарах үед хотын нөгөө зах руу орж иржээ. Тэрбээр дурлсан охиныг нь булаасан баян залууг машинтайгаа гарахт нь хар хүчээрээ хөнөөхөөр шийдэж орцных нь үүдэнд отож зогссон байна. Нар нилээн дээр хөөрсөн хойно залуу ирийг гарч ирмэгц Андрей гарынхаа алгыг нар буруу эргүүлэн хар энерги цацаж байна хэмээн дотроо төсөөлжээ. Гэтэл гинэт хачин зүйл болгон тэр. Андрейн биеэр нэгэн сонин гүйдэл жирэлцэх шиг болж өөрийн ирэхгүй амаа ангаалган дээшээ хармагц ойр хавийнх нь хүмүүс орилдон гүйдэж түүн дээр шавсан байна. Андрей нөгөө хонзонтой залуу айсан нүдээр дээрээс нь харж зогсоог бүр дүүрхэн гадарлаад ухаан алдсан ажээ. Тэрбээр эмлэгцэхээ ороод өөрийнх нь амнаас баахан хар ялаа багтаж ядна нисч гараад агаарт сарниж алга болсон тухай хүмүүс ам бол аалдан ярьсан тухай сонссон байна. Энэ нь хар хүч түүнээс зайлан алга болсны тэмдэг болжээ. Тэрч байдгаа ямар нэг зүйлийг буруу хийсэн учраас үхэх төгсөн байна. Эмнэлэгт байх хугацаанд сайн сэтгэл зүйчийн хүчээр сэтгэл оюунаа төвлөрүүлж сурсан Андрей найз нартаа харанхуйн хүчтэй холбогдсноо ярьсан боловч хэнч үнэмшээгүй гэдэг. Үл мэдэгдэх хүчийг хүн өөртөө дуудна гэдэг хамгийн осолтой тоглоом болох нь эндээс харагдаж буй бидсээ. Чихэна. Горова. Хүн үхэд юутай ч учирч магадгүй тул амьддаа өөрийгөө бэлтгэх гэж их сэтгэгч Шанкар хэлжээ. Үхэд яах бол хайчих бол гэдэг хүндрэлтний нүдэнд байнга дүүжлүүрийн гогцоо болж харагддаг өн мөнхийн асуулт. Юмыг бодтой барин тавин үзэх дуртай материалистууд хүн бол амьд матер үхэд юу ч байхгүй болно. Үхээд л гүйцээ. Энэ олдсон ганц насаа эргэлзэж тэнэгэлзэлгүй сайхан өнгөрөө гэж хүндрэлтнийг ятгаад дийлээгүй бил. Тэгээд ч үхээд л дуусна гэдэг энэ үзэл суртал хүн хэмээх аимшигт амьтныг ад чөтгөрийн дүрд бүрэн хувиргаж чадах хүчтэй үг юм. Үхээд л нэгэнт дуусах юм чинь. Энэ насандаа юу ч хийсэн яадаг юм гэж эрмжсэн мугвэд улсд төрсэн өр хүүхдээж
садистлан хүчирхийлж үгэнд нь орсонгүй гэж эхийгэ мөчлөн хороож байсан харгас явдал хуучин соцлагерын орнуудад гарч байсан. Польшийн хуучин нийслэл Краковоос холгүй оршдог Страгови хэмээх суурьнд Яцек хэмээх инженер залуу гэр бүлийн хамт амьдардаг байжээ. Зөвлөлт холбоот улсын удирдагч Брежнев нас барж Андропов оронд нь зөвлөлт холбоот улсын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал томилогдсон телевизээр үг хэлж байсан үед энэ явдал болсон гэдэг. Яцек суурьнгаас холгүй гэн орших цахилгаан станцад өндөр мэргэжлийн инженер хийдэг учраас цалин орлогын хувьд хангалттай. Тэрч байтугай хаяа ажлын шугамар Вен зэрэг барууны хотууд руу очиж өнгөд телевизэр, телефон утасны аппарат, видео тоглоулагч зэрэг өндөр үн хүрэх барааг оруулж ирэн дамлаа зарчдаг шаггүй 8 ч юм учраас мөнгө төгрөгийн хувьд ямар ч асуудалгүй байжээ. Тэр зөвлөлт холбоот улсад хамгийн сүүлд үйлдвэрлэсэн жигүүлийн машин хөлөглөн эхнэр хүүхэдтэйгээ хаяа тэнгисийн эрэг рүү салхинд гардаг байв. Яцек дээд боловсралтай номын хүншдэг байсан бөгөөд хүн үхээдэл дуустдаг тухай материалист үзэл сурталт хэд идэгсэн диалектикч байсан учраас нас нь явах тусам өөрийнхөө тав тухыг л хангахыг туйлын ихэр хичих болно. Тэр бэр ихнэр Олгада уу ихэн ийм хангалуун амьдралыг бий болгож чадлаа. Гэвч харамсалтай нь үхээд энэ бүхнээ аваад явж чадахгүй. Бас үхээд дахин төрөхгүй. Амьд байгаагаа мэдрэх гэдэг сайхан юм. Уг нь үхээд хорхоо шавжиж болж төрдөг бол их зүгээр байсан юм. Ядаж амьд байгаагаа мэдэрнэ шүү дээ. Гэвч үхлээл бол энэ бүхэн дуусаа. Тиймээс энэ амьдралд хүссэн болгоноо өөрийн дураар хийж эдлэх ёстой бүх юмаа гүйцэгэд үхэх юмсан гэж ярьдаг байж. Сүүлдээ энэ яран түүний арх ууж халамтсан үедээ бүтэн цагаар уншдаг улиг болсон хичээлийн лекц болон хувирсан бөгөөд нэг удаа Яцек үйлдвэр дээрээсээ хүн хөслөн авчирч байшингийнхаа доод хонглын асар том өрөөг цэвэрлүүлжээ. Хэдийгээр хатуу чанд соц нийгмийн үед амьдарч байсан ч бусад дарга нарын жишгээр Яцек хувьдаа 2 давхар хувийн харш бариулсан байна. Нөхрийг нь үхэхээс өмнө амжаад толгойгоороо хөлхий гэсэн санаатай ухуулга яриа эхнэрийг нь зарим талаар залах хаасан ч бас нэрэж тийм юм уу гэсэн бодлыг заримдаа төрүүлж байсан гэж. Яцекийн бодол бол жирийн нэг молих мунхаг тариачин амьдралд шунаж байгаа явдал биш. Харин боловсрсан ертөнцийн зүй тогтцыг шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн ойлгодог хүний санаа байснараа тийхүү эхнэрийг нь хүртэл уруу татахад хүргэсэн хэрэг. Яцек нэг удаа Югослав руу явсаар эрэхтэй хар тамхи олж ирчээ. Үүнийг хэрэглэж мансуурсан хойно тэрбээр нэгэнтэл үхээд дуусах юм чинь юунаа сайхан хоригддаг бүх зүйлийг хийж амт шимтгийг нь мэдрээд үхэх ёстой гэж хашгирч байсан гэдэг. Нэгэнтэл үхэхээс өмнө дураараа дөргиж авах гэсэн нөхөр нь Яванда Варшавын ижил хүйснүүдтэй нууцаар хэлхэлдэж хар тамхинд улам гүнзгий орсон бөгөөд чухам юу ч хайрлахгүй яаж хийх гэж байсан нь түүнийг үгсэн хойно илэрхий болсон билээ. Яцек нэг удаа Краковоос ойрхон ирэхдээ багаажиндаа согтуухан хүлээд хийчихсэн авчирчээ. Түүнийг хонгол руу чирч оруулаад шонтоо багасныхаа дараа бэн хүнийг амьдаар нь яргалж үзмээр байна гэсэн гэдэг. Хар тамхинд мансуурсан Яцек шүнжэнгөө нөгөө хүнийг тамдлан тарчилгаж үеийг нь үзсний эцэст өөрөөр цаадах нь амьсгал хураачээ. Гар нь нэлт цус болсон Яцек дээшээ гарч ирмэгцээ эхнэр хоёр охиныхоо хамт доош нь хөөн оруулж нүд хальтрам дүр зургийг зориуд үзүүлэн та нар үхэд ийм зүйл олж харахгүй. Амьд чинь хинч та нарт үзүүлэхгүй. Жинхэнэ амьд тамыг одоо хар. Ном зохиол кинон дээр хуурамчаар дүрсэлдэг зүйлийг харж байснаас амьдрал дээр бод дээр нь харах хэрэгтэй гэж хашгирчээ. Үүний дараа тэр бараг л галзуур аюу гэмээр сэтгцийн хурц хөөрөлд орж том охиноо дээд өрөөндөө чирч оруулан хүчнэдэд бэ наз жаргалыг амьдтаа мэдэрмээр байна гэж орилжээ. Тэр яг л хаан шиг хүссэн зүйлээ үйлдэж байсан гэж хожим нь эр нөхрийнхөө дарамтан дор үйлээ үдсэн Олго хэлж байсан гэдэг. Яцекийн цадаггүй авирлах нь бүр хитэрч эхнэрийнхээ нүдэн дээр хоёр охиноо ээлжээр хүчээр хийхэн цэнгдэг болсон гэдэг. Хэдийгээр хань нөхөр нь боловч ийм зовлон Олго хэдий удаан төсвөрлөх билээ. Нэгээрээ 2 давхрын шалан дээр бас охиноо дараад унчихсан яг дур ханаж байхад нь Олго түүний сервис авчирсан баг калибрийн винтовар тархийг нь зад буутсан гэж.
Нөхрийг алсан хэрэгээр шоронд орохоос өмнө Олга бүх явдлыг үннээр нүчиж нөхрийнхөө машины багажинд хийж авчираад тамлаж алсан хүний цогцсыг болсон газрыг хүртэл зааж өгсөн боловч хууль түнд энэрлгүй хандаж 10 жилийн ялаар шийтгсэн ажээ. Нөхрийнхөө амийг галт зэвсэг хэрэглэж хөнөөснөөс гадна онц хэрцгий садист гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан гэдэг зүйл ангаар бас давхар ял сонсгожээ. Яацыг алагдаж ээж нь шоронд орсны дараа тэдний тансаг гаршид хоёр охиныг нь асрах нэрээр Олгагийн төрсөн ах болох Кузьмич Украинаас гэр бүлийн хамт нүүж ирж суурьсан байна. Хэдийгээр талигач Яацыг хүн үхэд дуустдаг тухай цаг үргэлж ярьдаг бараг л тэр бодлоосоо болж гаж цан арын шинтэй болж дууссан ч орчлон дүүгээр даажгансан байжээ. Өгснийхээ дараа тэр бэр хэд хэдэн удаа байшиндаа зочлон ирснээр барахгүй. Олгагийн ах Кузьмичийг эхнэртэйгээ унтж байхад нь хүнжлийг нь хуутадж цус болсон сүх далайн сүрдүүлж орон гэрийг минь орхиод зайлгаж шаардсан гэж. Энэ явдлын тухай хүмүүс янз бүрээр таамаглаж байсан ч удалгүй. Кузьмич хоёр охиныг нь аваад Яцекийн хуучин гэрийг цоожиж орхиод нүүцгээсэн байна. Үүнээс хойш тэр эзгүй байшинд ер бусын аимшигтай зүйлс үзэгдэх болсныг ойр хавийнх нь ажиглжээ. Орой болмогц гаднаасаа цоочтой тэр байшингийн 2-3 өрөөний гэрэл асч зарим өрөөнийх нь нээлттэй цонхоор хүн уйлах тажигнталын эгтүү сонсогддог болсон гэж. Эзэнгүй орхисон байшинд сахилгагүй хүүхдүүд орж дүрсгүйтэд байгаа болов уу гэж бодсон хөршийнх нэр Полоцкий нэгэн шин гэрэл асаастай байшин руу явж орсон боловч үл таних амтанд уруулж хазуулж үгсэн цогцныг нь маргааш өглөө нь байшин дотроос олсон байна. Энэ үеэс хойш тэр байшин руу хүн хавтгаа болсон бөгөөд 1990 оны намар ойр хавийнх нь оршин суугчдын хүсэлтээр чөтгөр шүглсэн хэмээх уг байшинг орон нутгийн захиргаа Краковын сүмийн хамбыг байлцуулан бульдозероор түрж нураасан гэж. Гэвч түүнээс хойш ч гэсэн байшингийн тойрон дээр шөндөлөөр хэн нэгэн хүн сүйтгэн чулуу туйбэ зөөж уг байшинг дахин босгохыг оролдох болсон гэдэг. Инженер Яцик өөрийнхөө бодсноор үхээд дуссангүй. Харин ч шунал тачаалд нэрвэгдсэн чөтгөр болон хувирч олон он жил тэндээ зовж тарчилахаар гисг ээгдсэнийг энэ явдал өгүүлж байгаа юм. Харин дүүний ихнэр Олга шоронд байхдаа амиа хорлсон бөгөөд хөөхий зовлонд бүсгүйн сүнсч бас үхээд дууссангүй. Тентхийн шоронгийн талх хийдэг газар тогтсон нэг цагт байн гарч ирж үзэгдэн хормой доороо талх нууж аваад хан руу орохыг хоригдлууд олон удаа харсан гэдгээ. Хүний сүнс бол энерги. Тэгвэл энерги устж мөхдөггүй. Харин ч хадгалагдсан үлддэг хуйлтай гэж дунд сургууль байхад заадаг байсан билээ. Тэгвэл халуун дамд сая жилээр түлэгдэн тарчна гэдэг. Тэнд хүний сүнс болон энерги хадгалагдсан тарчилж буй гэсэн үг байж болохыг энэ явдал гэрчилж байх шиг санагдана. Мэргэн өвгөн гэдэг хөгшин одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Төв аймгийн Өнжүүл суманд аж төрж байв. Ямар ч хүн юу ч мэрглүүлэхээр очиход мэрглүүлэх зүйлийг нь огт асуулгүй алган дээрээ тавьсан мэтгэлдэг болохоор сундуй өвгөнийх рүү хөвөх хүмүүсийн цуваа тасарна гэж юруугүй. Тухайн үед цаг хатуу байсан болохоор мэрглэхээс өөр зүйлийг хийдэггүй байсан бөгөөд олны хүсэлтээр далд эд шидээ ил гаргасан гэж болно. Нэг удаа хэсэг саваагүй хүүхдүүд Өнжүүл сумаас холгүй байдаг ард түмний шүтэж биширдэг хүний цээжний хэлбэртэй хадыг байрнаас нь хөдөлгөж орхисноор бүтэн 7 хоног нүдгүй шахамж шорон шуурах болж нутгийн малчид нэлээд их хохирол амссан түүхтэй юм. Нутгийнхаа шүтээнийг хөндөгдсөнийг олж мэдсэн тэр үеийн сумын дарга бадарч албаны хүмүүсээс нуугдан барин сундуй өвгөнөд очиж хадаг барин мөргөж улмаар хөндөгдсөн шүтээнийг аргадж өгөхийг хичээнгүйлэн гуйсан байна. Сундуй өвгөн даргынхаа машинаар шөнө явж шүтээнээ аргацснаар өргөс авсан мэт нүдгүй шуурга гэнэт цогссон байна. Мэргэн өвгөн өөрийн эд шидээ ямагт нууж явдаг байсан бөгөөд нэгэн аманцар хүүхнээс болж нууцаа алдсан ажээ. Сундуй өвгөнийхөөс хол байдаг мядаг гэдэг өрх толгойлсон авгаан баг хүүхдийн бие гэнэт муудан сандаргахад аргаа барсан мядаг сундуй өвгөнөөр мэрглүүлэх гэж очиход дандаа л бусдад тус болохыг хичээж явдаг байсан өвгөн гэрт нь очиж хүүгийнх нь биеийг ил аршуулж өгсөн байна.
Энэ тухайга хүмүүст битгий хэлээрэ гэж мэдэг авгаад хичээнгүй илэн загсан боловч угийн амсуултаа авгаа нууцыг нь алдаж орхижээ. Түүнээс нутгийн хүмүүс эмнэлэг энтер гэхээсээ илүү сундуй өвгөнийх рүү хошуурах болсон нь сумын эмнэлгийнхний сонорт улмаар дээд газар хошуу хүрч мөрөөрөө явсан өвгөн орон нутгаасаа хөөгдөд хүрсэн байна. Төрсөн нутгаасаа хөөгдөн нутаг заагдсан сундуйгийн гидэн хөдлөж шинэ очсон газартаа чөлөөтэй үзэж харж аргалах болсон нь эргээд нутаг руу нь явуулж магадгүй гэсэн горьдлого байж. Сундуй хүний нутагт 10 гаруй жил амьдрахдаа маш их нэр хүнд олсон байсан ба түүнийг зорж очих нутгийнх нь олширч харин өнжүүл сумын дарга танил тал 10 бүрийн хаалга хэрэглэсний хүчинд сундуй өвгөнийг төрсөн нутагт нь эргүүлэн авчирчээ. Хөвчий мод урттай богинтой хүн гэдэг сайнтай муутай гэдэг. Нэг удаа өөрийг нь зорж ирсэн хүнд ямыг нь мэргэлж өгөлгүй буцаасан байна. Учир нь тэр хүн өөрийг нь дээш матаж нутгаас нь холдуулсан нэгэн байжээ. Сундуйд голдоо ортол гомдсон тэр идгээд тэр тухайга үр хүүхдийнхээ хажууд ярьсан аж. Дэрсхэн өссөн тэдний хүүхдүүд сундуй өвгөнийг ашраахаар шийдсэн байсныг хүмүүс битгий хэл эцэг их нь мэдээгүй байв. Мэргэн өвгөн явган явах дуртай нэгэн байсан бөгөөд сум гэр хоёрынхоо хооронд үргэлж явган явах тэрээр ойр зургийнхаа имийг цуглуулахаар сумынхаа төв ороод ганц нэг айлаар орон дөрөөгөө чангалаад орой бүрхий болж байх үеэр гэр рүүгээ алхан явсан байна. Гэтэл үл таних 3 залуу араас нь хөөн ирж шүдлэн хонины тэнхэлгүй болсон хөгшнийг хээр барьж аван дөрвөн мөчийг нь тэлж унган улмаар өмдийг нь шовтлаад мал хөнгөлж байгаа юм шиг хоёр төмсгийг нь сугалж хаяад алга болч. Орой бүрхий байсан болохоор таних аргагүй. Азар сум ороод буцаж явсан хүн энэ үйлдэлтэй тарч хөдөө ухаангүй шахам хэвтэж байсан хөгшнийг морин дээрээ дүүрэн эмнэлэгт хүргэснээр амнасыг нь аварсан байна. 2 сар хэртэ эмнэлэгт хэвтсэн сундуй эмнэлгээс гарч хингэгч этгээдүүд өөрийг нь хорлсныг мэрэг төлгөөрөө мэдж номын хүчээр өөрийг нь хөнгөлсөн 3 залууг нэгийг нь сохор нөгөөг нь өөрөө л татанхай үлдснийг нь суумгай болгосон байна. Хожуу үннийг мэдсэн 3 залуугийн эцэг их хадаг барин сөхөрч гуйсан ч өвгөн. Миний эрхтнийг бүтэн болго. Тэгээгүй цагт би хийсэн юма буцааж чадахгүй. Гээд ер халгаалгүй байсаар хорвоог орхисон байна. Чихэна. Сүнс авдаг хүн гэж байлаагүй талаар ярилцдаг байлаа. Түүнийг 3 настай байхдаа үхээд эргэж ирсэн гэдэг. Юу болсон бэ гэвэл байлаагүй аав нь хазаар гүйлгэж морио юулчихдэг. Хав ойрынхондоо ээлтэй боловч аймаг алгасч адуу хөөгөөд хээрэр гэр хэцээр дэр хийж явдаг байсан. Эртний хэлээр шилийн сайн эр гэхээр нэгэн байсан аж. Түүнийг алс донё гинэ. Өчигдөрхөн арын хангад явж байгаад өнөөдөр өвөр говь руу орж ирчихсэн хизээний нутаг усаа мэддэг таньдаг болчихсон байдаг болохоор алс гэдэг эрхэм малдрыг түүнд өгсөн байх юм. Тэр засаг барих хэрэгтэй нэгэн хутагтын адууг хөөж засагтхан аймгаас Түшэйтхан аймаг хүртэл нүгэл хараалыг нэгэн удаа чирч давгсан гэдэг. Тэрхүү тамхтай хутагт нь төрөөс зөвшөөрөгдөж төмнөөс гүндлэгдсэн нэгэн тул хулгайч доноод муу юм хийхгүй гэж мэдэгдэжээ. Үнэн дээр хутагтын адууны сор болсон сүрэг нь үгүй болсноос хэн хүнийг хулгаасныг нь мэдэх хүн байсангүй болохоор байлаа хулгайч богдоос зөвшөөрөгдсөн богинохон эргэтэнт лам намайг тааварлаж хэлсэн хэрэг түүнээс биш түүнийг мэддэг чаддаг юм гэж үгүй гэж нутгийн үг тарааж хов зөөж гидсээ задахдаг нэгэнд зориудаар хэлж орхижээ. Үг тарааж үнхэлцгээ бүтэн авч явдаг мөнөөхөр хулгайч доноогийн үгийг хууль салхинд дайж хоромхон зур хорвоогоор нэг тархаж орхив. Хутагт лам хэлжээ. Хөгчөтгөрийн галыг баруун мөрөн дээрээ асааж явдагч зүрхэндээ зөөлөн энерлийг хадгалж байгааг нь бодолцоод хулгайч доноод боломж олгосон юмсан. Миний үг түүнд үнэгүй аж химэн инээсэн байна. Тэгсэн даруй холын адууг хөөж хоосон ядус түгэх гэж явсан шилийн сайнгэр алс доноогийн шөрмөс татаж хэдэн хоног хээр хонжээ. Тэгэхдээ хөөж явсан адууныхаа хомоолыг 9 амттан лугаа адилтхан зооглож үзээгүйгээ үзэж ядраагүйгээрээ ядарчээ. Ховилгаан ламтан 3 хоногийн дараа доноо хулгайчийн хүлээсийг тальж
Чи тийм хүчтэй сахиусаар өөрийгөө өмгөөлүүлдэг бивэ? Тэгвэл өрөөдмөгч нь амьдаар нь чаралбаа болгож орхив гэж шүд зуусан гэдэг. Доног хүчрээгүй хувилгаан ламын эдшид хөөхтөн болох байлаг амьд чаралбаа болгосон хэрэг. Байлагийн нүүр царай өсцөс нь үзлийн муухай алмас шиг болж хээр газар ганц нэгээрээ явж байгаад таарлцсан хүний сүнсийг авч өнхөлцгийг нь хагалах шахдаг болжээ. Байлаатай таарч сүнсээ зайлтал айсан хүн тухайн нутагт маш олон болов. Байлаатай таарснаас болж хямран доройтсон, ажил үйлс нь бүтэлгүйдсэн хүн удалгүй нас бардаг байваа. Үнэн дээр байлаа өөрийнхөө энэ хорлолтой байдлыг үл анзаарна. Түүнийг ийм болсонд өөрийнх нь бурууч гэж юу байх вэ? Хүнийг хүний осоор амьдрах боломжгүй болгосон хулгайч донь хувилгаан лам хоёрын бузар булаа хэргийг цайруулах хувь балтан зайранд оногджээ. Сүнс авдаг байлааг тойруулан их гал түлж байгаад зайрантан бөөлж гарч. Тэгэд байлагийн нэрийг сольж насан дэлгэр гэж нэрлэх болсноор түүний хорлол бусдад үйлчлэгээ болжээ. Төгөрч барахгүй зүс царай нь өөрчлөгдөж аимшигын дүр төрхөөгийн хүний дүрсийг эргэн олж авсан гэдэг. Бас ихнэр авч 4 хүүхэд төрүүлэн хүний дайтай амьдарч байгаад ертөнцийн жамаар насан өд болсон гинлээ.